За. Бацгаано. Ойр бичлэг хийгээгүй. Юм байна ч мэдчихсэн л да. Ломж матаасаа. Тэгээд бичлэг хийх гээд. За. Энэ subscriber-ын тоогоо, видеоны тоогоо тэнцүү байлгана гэж зориод ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд манай subscriber-ын тоо амар их болцоо. Тэгээд энэ сүүл тагсан хүмүүс манай оронгуул авах та. Одоо тэгээд нөхөж байхаар бичлэг оруулнаа. Бодохгүй ч байх уу. Ер нь компьютер зэгцэлсэн боломжтой болсон. Тэгээд одоо бичлэгнүүдээ маш эрчтэйгээр оруулж 62 бичлэгтэй болж subscribe байхад оггүйцнэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор надаас нэг хүн юм асуусан байсан. Энэ нэштэй амар чангаана. За. Ийм нэг асуулт өгөн асуусан. Би энэ асуултнуудад хариулъя гэж утсан юм аа. За таалагдж байгаа чинь таатай байна. Баярлалаа гэж. Тэ. За дам бодож үзүүлэхээр за би ингээд асуултыг нэг ялгаж байгаа хариулчих гэж бодоод байна л да. Яагаад зээл тэр бодож байгаа. То see you. За би энийг бас ер нь би өмнө нэг яриаг байхаа тий. See ер нь бол юм. За зөвхөн л талаас нь яриа да. Ордог. За тэгээд ер нь бол хордон гэнэ хэлээд. За зүгээр одоо ямар хэлтэй харьцуулаад C++-ыг асуугаад байгаа гэдэг асуултанд тодорхой байвал бас хариулахад илүү аргумент гаргаж ирээд олдоод ярих байх л та. Одоо бол бөөсийг хордон гэж боддог. За жишээ авъя л та тий. За жишээлбэл агранкон тий. Агранк дээр Google-ээр орчиж болох байлгүй. Юу асууад байна? Prepare за C гэж байна. Дөрөв. За Java та. Java за нэг бодлого. Ингэнгүүт жоох хүнд бодлого болноо. Энэ жоох амархан бодлого шүү. Hard гэж. Ехүр. Балаа юм. Бодлого олддгоо. Зүгээр problem solving руу ороод. Энэ харахгүй. За hard гэдэг. Тань expert гэнэ. Энэ дээр шаардлага байна уу? Хязгаарлалт байна уу? Хань төглөө. Энэ одоо хамгийн өмнөд найцсан. Энэ тийм. Энд дээр нэг юу гэдэг юм аа. Хязгаарлалт одоо өөрөөр хэлбэл тухайн бодлогын бодолтод ажиллах хугацаа юм л явах хэрэгтэй л доо.
За энэ дээр бол алга. Споч орч. Споч дээр байна. За споч дээр энэ жоох хүнд бодлоо тасна. Хэлттэй за энэ миний. Хэлтээ зүтгэж юм. Гүү. За энэ ингээд нэг алдахгүй байна. Би яг яаж чадахгүй байна. Хайж олох их үүсрээ яг олж чадахгүй байна. Бичдэг ингээд удаад ахаар сэтгэл зүйтэй юм. Ер нь бол ингэдэй. Одоо энэ бодлого ингээд тогтсооны хязгаарлалт 1 секундээр тавьчихж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ уйн шүү дээ. Тэнгүүтээ сидэр байхгүй юу? Тэнгүүтээ хэрвээ Python дээр бодолтой илгээх юм бол маа гэж шууд хугацаанд өснө. Энэ дээр нь байхгүй гэсэн шүү дээ хугацаа. Python дээр бол жишээлбэл за би зөв баримжаагаар санаж байгаагаар хэлчихэ. C дээр ингээд бодлого бодно шүү дээ. Ямар нэг бодлогыг C дээр ингээд бодоход тэр бодолт нь за 1 секундэд бодох хэвээр бодлого л гэж бодъё л да C дээр. Тэнгүүд C++ дээр бол 1 секунд гэдэг. Тийм бол Java дээр лав заяа баталгаатай шүү. 5 секунд гэж хугацааны хязгаарлалт нь өсдөг байхгүй. Тэгээ Python дээр бол бүр би санаж байгаагаар бол бичиж 10 секунд гэдэг тийм. Тэгээ бусад хэлнүүд ингээ ямар ч хэл гэдэг. Тэгээ JavaScript ч юм уу тийм. Энэ дээр бас 10 секунд гэдэг баг шүү. Тэгээ энэ юу гэж илэрхийлээд байгаа вэ гэхээр яг адилхан код бичиж эдгээр хэлнүүд дээр ингээ бодоход C дээр 1 секунд ажиллана л гэсэн үг гэж ойлгогдож байгаа байхгүй тийм. Шууд ирүүлэх байна. Энэний блокоор бол эндээс бол хурдан гэдэг нь бол илэрхий байгаа гэсэн үг тийм. Тэгээд за тэгээд C-л ийм даваа талтай. Тэгээд за та нар бодоод үзгүй юу? Дансны хаан банкны дансны хуулга хардаг одоо бэкэнд нь Python гэж бодъё л та тийм. Тэгээд та нар хүмүүс нэг ойролцоогоор хуулга харахын тулд нэг 10 секунд үлээдэг гэж бодъё л та. Тэгэх юм бол хэрвээ тэрийг C дээр хийчих юм бол ингээд 10 дахин багаснаа гэж би бол шууд хэлж чадна. Яагаад тэгэхээр C угаасаа тийм даваа талтай байхгүй Python бол хурдаараа. За дараа нь суур хэл гэж байдаг тийм. За юу гэдэг. За би ингээл энэ хэлнүүдийг л яриа л та. Тэгэнгүүт C сурсан хүн энэ Java, Python, JavaScript юу ч гэдэг юм дээ. Бусад хэл сурахад ер нь гайгүй боломжтой айгүй ингийн баггүй одоо боломжтой байхгүй. Жишээлбэл хүн ингээл C-ээр анх сурсан хүн тэгэл нэг кодч сууж байгаа л гинт Python дээр нэг юм хийх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэх юм бол тэгэл хилээ нэг ганц 2 өдөр судлаад тэгэл хийн шүү дээ. Гайгүй баггүй. Сурчтэй. Ер нь C дээр суурьтай хүн бол бус програмчлалын хэл дээр нэг шаардлагын гарвал хөрөөд юм бичиж болдгийг болгоод байдаг байхгүй. Одоо шил Python ч юм уу JavaScript ч юм уу за Java ч гэсэн бас C дээр юм бичгээд бас чиг тийм хэлбэрхэн шилжихгүй дээ. Python дээр анхнаасаа Python дээр сурцсан тэгээд 2-3 жилийн программистийн түүхтэй нэг программист байлаа гэж бодъё л та. Тэгээд C дээр юм хийгээд хэлээ л та. Тэгээд нэг юм класс хийгээд нэг энэ хэсгийг C дээр бичээд тэргээд хэлнэ штэ. Тэгэх юм бол гайхаж харсаар хагаад тэгээд тэр ажлыг хийж чаддаггүй шүү дээ. Ер нь л их хвчлэндээ гахаал хараад идэв. Одоо яах вэ гэл мэдхгүй уучраа болдог байхгүй. Тэг өөрөөр хэлбэл суурь C дээр тавьчвал энэ бусад хэл рүү шилжихэд гайгүй суурь нь болоод явж чаддаг. Энэ JavaScript бол бүр хөвсгчгүй шүү дээ тий. Нөгөө хөвсгчийн төрөл мөрлөл нь балаарад. Python ч гэсэн Python бол бүр арай их тэрхий simple тэгээд тэгээд би C суурь хэлээр явбал их программист болох карьерт нь хэрэгтэй юм болов уу гэж юм боддتي. Шүү. За өөрчн би нэг чанартай гэж бодод тийм. Тэг тэмдээ
бид түрүүн дэлхийн топ хэлнүүдийг програмчлал хэлнүүдийг харсан C явж л бил. Эхний 17 бил. Тэ байсаар л байгаа. Гэхдээ гол нь ямар нэгэн асуудлыг шийдэхэд хэлбэрхэн гэдэг үүднээс нь бусад хэлнүүд оршоод идэг болохоос биш зүгээр л хэцүү ч хамаагүй C дээр хий гэж тэгэх юм бол C дээр хийж болно те. Тэгээд жоохон төвхтэй л авах бах. Гэхдээ мэдээж хурдан ажиллах нь байна. Тэгээд дээрэс нь ямар нэгэн dedicated зориулалтаар ингээ хөгжсөн Python бол машин learning гэдэг юм уу. Тиймэрхүү кейсүүдийг үл тооцоод зүгээр програмчлалын хэлнүүдийг ирэмблэх юм бол C хэл нэлээд тасархаа нэгт орох байх гэж боддог юм би. Тэгээд за тийм байна. За тэгээд би зүгээр өөрийнхөө бодчих хэлээд байгаа шүү. Тэрнээс биш зарим юм дээр бодлоо шаасан бол. Гэхдээ миний бодол баг өөрчлөгдөхгүй. Би өөрийнхөө л бодлыг хэлж байгаа. Би бол тэгж л харж явдаг. Дээрээс нь би Android, iOS гэдэг байгаа шүү дээ. Linux гэдэг гэл тэгснэ Ubuntu гэдэг гэл тэг. Үйлчлэл системүүд байгаа шүү дээ. За бүр Windows гэдэг гэл тэг. Эдгээр хэлнүүдийн үйлчлэл системүүдийг бичдэг програмчлалын хэлийг би C хэл гэж боддог шүү дээ. Kernel гэж ярьдаг тийм. Би буруу бодож магадгүй. Гэхдээ би эдний бүх хэлийг бүх одоо үйлчлэл системийг яг үндсэн хэсгийг C хэл дээр бичдэг л гэж боддог. Тэгээд тэр нь бараг нэлээд 90%-аас дээшээ өмнөний хувьтай айлах. Гэхдээ шалгаад үзчихэд бараг нэх буруутахгүй байх та. Android-ийн kernel гэж байна тийм. Android-ийн kernel бол C дээр гинэ. За Windows kernel бас л C гэж байна тийм. Өөр чинь iOS C тийм. Эдраа тавсттай сайл. Тэр үйлчлэл системүүдийн суурийг C хэл дээр бичсэн байдаг. Үгс үг нь ойлгомжтой шүү дээ. JavaScript дээр бичихгүй байгаа шүү дээ. Python дээр үйлчлэл системийн суурийг бичихгүй байгаа байхгүй. Эсвэл Java дээр ч юм. Эсвэл юу гэдэг өөр програмчлал ямар хэлхэн Go юу. Тэгээд нэр ямар нэгэн энэ хэлнүүд ингээд мундаг талаасаа бол C-тэй өөрчлөхөд айгүй хэцүү л гэж бодож байна. Тэгэхээр C-гээс эхлээд программист болоод ингээд явал дээр л гэж үздэг юм л да. Би болон манай их багш нар тэгээд C-г сонгосон байгаад юм аа. За жоохон сонирхоод байна. Би нэг хэрвээ коммент дээр чинь бичгээр ингээд бичсэн бол ингээд дэлгэрэнгүй орж ирэхгүй. Тийм учраас ингээд бичлэг хийсэн дээрээс нь байгаа шүү дээ. За энэ яагаад вектор биш мэс энэ нэг сүртэй юм байхгүй шүү. Энэ болж өгвөл би вектор ашигладаг. Вектор нь илүү их тохиолдолд. Гэхдээ хэлбэрхэн зарим кейсүүд дээр вектор нэг жоохон ажиллагаа нь их санагдаад байвал массив ашиглаад зарим бодлого ботчихдээ жишээлбэл 15 өгдөв нийлбэрийг олч юм уу те эсвэл 15 өгдөв сортлж мортлоод ингэ юу гэдэг нэг тийм кейс нэг энгийн байгаа гэвэл заримдаа массив ашиглаад тэгээ бодчихдгоо. Тэрнээс биш вектор бол ерөнхийдөө их тохиолдолд илүү гэдэг юм шүү бичлэг. Тэгэхээр нэг сүртэй юу бишээ шалтгаан байхгүй. Массивыг зүгээр л simple талаас нь л массив ашиглах нь арай simple тийм болохоор л. Тэгээс чадамжийн талаар вектор илүү. За зурч. За энэ алгоритм гэх мэт энэ тухайн хэлэнд байгаа сангуудыг ер нь ихийг нь ашиглахын зөвшөөрдөг. Python дээр яг нарийн яадгийг би сайн мэдэхгүй байна. Олимпиад дээр бол C дээр бол алгоритмыг авч зөвшөөрнө. Айгуул нь сан зөвшөөрдөг. Тэгээд нэг юу гэдэг лээ. Би бол ингээд
доош нь ингээд цуулаад бичиж идэх алгоритм гээл тэгснэ юу гэлээ IO stream гээл тэгснэ mat гээл тэ юу гэлээ stream гэжлээ. Энэ ингээд цуулаад бичиж идэх. Гэхдээ best practice бол bit чиглэл нэг юм хөө юм байна. Энийг энэ шүү дээ. Энийг хаана bit хүмүүс бол би бол ингээл цуулаад бичиж өгдөг. Хүмүүс зөвөр ганцхан энийг тавиал болчтой. Чи яадаг вэ? Ачиж. Яна шүү дээ. Ингэчингүүд баг миний мэдхээр энэ дөрөв лав ороод ирт. Энэ баг бүгд ороод ирдэг гэж ойлгочих болно доо. Тэгэхээр хүмүүс л ингэж ашигладаг. Гэтэ дэх нь үдний хаана вэ? Дэх нь жоо 2-3 жилийн өмнө газар ялбад олж авахд очиход эдгээр нь байгаад идэг. Энийгээс олгоогүй тэгээд энийг ашигладаг хүмүүс фейлдсэн шүү дээ. Эдгээр нь байхгүй. Тэгээ яг одоо юу гэдэг яг ямар функц нь алинд нь үүд юм бол гэдгийг мартцсан. Тэгэхээр үнээр сайн байхын тулд алинд нь юу гэдгийг мэддэг ялдаг байх нь зөв л дээ. Аа бичиглийн хувьд бол энэ богинохон тий. Гэтэ бүгдийг нь оруулаад байна. За тэр зөвшөөрдөг л гэсэн үг тий. Иймэрхүү янз янзын самбал юм зөвшөөрөгдөв. Тэгвэл алгоритм дээр үүдэх тэр софт бол өстой янзын хувьд ажилладаг шүү дээ. Нэг тийм өөрөө бичээд ягаад ч тэргүй. Тэрнээс хурдан сорт хийж чадхааргүй баха. Тийм болохоор энэ сортыг л ашигласан тэр. Гэх мэдчихлээ. Тэгэхээр энэ сангуудыг ашигласан л дээр гэсэн үг. За яаж олимпиадын бодох талаар мэдээлэл өгч болох байх би өөрөө мэддэг юм аа л өгч болно шүү дээ тий. Яг олимпиадын бодлого бол нэг за эхний ээлжинд бол юу байгаа? Ямар ч хэлсэн гэсэн self train буюу өөрөө бэлддэг нэг тийм юм ер нь зүгээр ямар ч гэсэн ийм source байх хэрэгтэй. Вебсайт гэж болно, ном байж болно, юу те? Юу ч гэж болно. Өөрөө бэлдэх нэг арга олох хэрэгтэй. Хоёрдугаар багштай болох хэрэгтэй. За тэгээд менторч гэх юм те. Юу гэх юм? Коуч гэх юм. Аль нь би сайн хэлж энэ хоёрыг одоо яаж ч ялах юм бэ? Коуч нөхөө те. За мэдхгүй аль нь ч гэсэн яг. Багш бол ингээд яг тодорхой сэдвийн хүрээнд юм заагаад тэгээ болоо те. Юмаа заах гэж байгаа юм баггүй. Багш бол тухайн агуулгыг чамд заах гэж байгаа юм баггүй. Тэгээ чи сурнуу байна уу тэр чамаас шалтгаална. Ментор коуч гэдэг хүмүүс чинь тухайн сэдвийг яавал чамд ойлгуулах вэ гэдэг тэр зөв арга замыг олж чамд тухайн хүнд заадаг гэсэн үг те. Адилхан багшилж байгаа гэхдээ яг тухайн хүндэн зориулж ингэж ажилтдаг гэх юм уу да. Тэгээ боломжтой бол ментор коучтой болох хэрэгтэй. Боломжгүй бол тэгээд селф трейн дээр өөрийгөө сайн олж нэх хэрэгтэй болно гэсэн үгтэй. Тэгээд за дөрөвдүгürt нь бол зүгээр л яг олимпиадад бодлогод сурмаар бол бодлого олох хэрэгтэй. Self train хийгээл тэгэл тэрийг ашиглаж бодлого удаал нэг юм уншаал тэрийг ашиглаж бодлого удаал тэгэл ах хэрэгтэй. Одоо мэдгүй би зарим хүүхдүүдийг одоо жишээлбэл одоо энэ жилийн дараа жилийн 2026 оны олимпиадад бол ядаж нэг 5,000 бодлого утчаад тэгээд медаль ярмаар байгаа байхгүй юу. Гэхдээ тодорхой 5,000 хоёр тооны нийлбэр оол гэдэг 5,000 бодлого биш. Тодорхой сэдвийн хүрээнд ингээд 5,000 бодлого утмаар байгаа байхгүй юу. Одоо энэ хэлбэрхэн гэж болно. Гэхдээ яг тухайн сэдвүүдийнхээ хүрээнд curriculum гэдэг тэр сэдв нь бол ингээд гарцсан л байдаг юм байл л дээ. Тэгээд тэр нь вебсайт дээр байж байгаа. Тэгээд тухайн сэдвүүдээр сайн бодлого л батах хэрэгтэй хамгийн чухал нь.
Тэгээ нэг иймэрхүү л аргууд байна да. Тэгээд миний хувьд бол би ер нь багшлах дургу юм заачаал яваад өгдөг тийм хүн байх юм жоохон дургу талтай. Ментор коуч бол би өөрөө жоохон хийдэг угаасаа. Гэхдээ сургалтын төв муутай болох санаа байдаг. Гэхдээ амжихгүй л юм ч гэсэн. Одоо надад нэг гарын 5 шиг бол байна. Тэгээд 5 ширхийнхаа коучинг бол байгаль яваад байна. Эсвэл ментор юм чинь. Гэтэ Монголд энийг хийж чадах хүн зөндөө байгаа. Ментор коуч хийж чадах хүн зөндөө байгаа. Ганцаарч гэсэн чад гэл гэх мэт хөдрөх ах бай. Чадах хүн бол зөндөө байгаа. Ганцхан бие юу ах те би ч тэднэр дундаа тийм лаг юм биш шүү дээ. Лаглаг багш нар зөндөө манай ганцаах хөдрөх дөрөв гэл яг бодлого бодож сургах талаар шүү дээ. За нэг ийм л мэдээлэлүүд өгье да. За тэгээд иймэрхүү асуулт асуувал ингээд бичлэг хийгээд хариулсан зүгээр хөө гэж бодож байна. Өөрч биеэр гэж бодлоо. Өөрч сүртэй байхгүй дээ. Yeah.